би хичээл байхгүй дээ. Ялангуяа одоо 100 хотоос гараад байгальтай орох юм аюу туртай. Тэгээд голын эрэг далайн эрэг явах ч юм уу. Тэгээ майхангаа аваад үрвч аваад өгнө. Соло trip хийх ч юм уу. Гэх зэрэг юмнууд аюу туртай. Тэгээ байгаа хотоос маань нэлээд баруун жишээ нэг жижигхан харлаад байгаа байхгүй юу? Өмнө юусоо тийш очиж үзээгүй. Юусоо заа явъя гэж шийдээд ганцаараа. Тэгээ нэг хоногор явахаар шийдсэн. Тэгээд одоо энэ бичлэгээр болохоор тэнд очиод ямар байсан, байгаль нь ямар байсан, юу хийсэн, яаж хонсон гэхээр тэрийг одоо ингээ харуулах гэж байна. Гэтэ гол нь би тэнд хонохтой нөгөө уулан дээр хонсон. Ганцаараа. Тэгээд хамгийн гоё одоо туршилж олжуулсан. Тэгээд үзрээ. Ийш илүү. Одоо тикет авсан. Тэгээд яг очих газрынхаа хүлээлгийнх нь өрөөнд орох гээд байж. Тэгээд заваар явах юм наа. Тэгээд бутгасаа өмнө энэ хавар хийж жоохон явж харах гээд тэг яг энэ зав ирдэг энэ эргээр нь явчих. Одоо ер нь нэг орой болсон 7 цаг өнгөрч байгаа. Тэгээд нэг миний ирсэн зорилго болохоор нөгөө моднаас ингээд дүүжлээд унтдаг юм байдаг штэ. Яг тэрийгээ дүүжлээд энд нөгөө хонохгүй юу. Тэгсэн тэг чи чадахгүй мэдэхгүй байна. Гоё тийм мод олох хэрэгтэй. Одоо ийшээ явж байгаа байхгүй юу? Dorman Point Trail гэсэн.
200 м явах юм байна. Окей. Ийм юм оллоо ойдонд. Хөвтөрцөн зав юм бах та. Хуулан дээр штэ. Намайг хаана ирснийг хардаа. Ийм гоё газар болсон. Ваа, энэ чон дэлхий камера дэлгэрээд өгч байна. Ваа. Гэтэ боломжтой байхгүй л доошоо айгүй юм их юм шиг байна. Тэгээд энэ болохоор нөгөө миний авсан нөгөө модноос ингээд дүүчлээд тэг ингээ унтаж олдог юм байгаа. Тэг энийг одоо энэ арт байгаа энэ хоёр модноос ч юм уу ямарчсан энийг туршиж үзээ тэгээд болоосоо гэд найдаж байна. Тэгвэл яа ийм гоё юм вивтэй ийм газар алсан болохоор энд ингээд энийг дүүжлээд унтчихмаар байна. Би ингээд модноос ороод дүүжлээд ингээд дүүжлээд тэгээд ороод цан одоо их сулж байгаа хаа. Тэгээд цаг мэдэхгүй байна. Утасны маань цэнийг тусцсан. Тэгээд ямарчсан ганцаараа ингээд хонхон дээр миний царайсаа харагдахгүй байгаа хаа. Төвчин аваа хийцээ одоо орондоо ингээ ороод унтах чина. Шоко ингээ нөмөртөн байгаа. Усан таарлаа. Айгу хоол явж байгаа шиг байна уу? Ингээд доошоогоо бууя да. Иймэрхүү явж ирсэн байх нь. Тэгээд яг бичлэгээр ингээл товч ингээл үзүүлээд явцсан. Тэгээд уг нь өшөөгөө яг яаж яасан, яг орой юу болсон яасан яг үн тэрнийг ингээд бичмээр байсан, өөрөө ярмаар байсан. Гэхдээ ингээд нөх олгууд ингээд явдггүй болохоор тэг жоохон туршлагаутсан уу яасан. Уг ингээд бүх ингээд камеруудаа утасны сэнэлж ингээл юмнуудыг аялал зориулсан юмнууд аваад явсан. Гэхдээ мэдгүй яг яваад очиж хэрэглэх гэсэн. Тэгээд тэд нар болохгүй. Тэр ингээд ерөөсөө нэлээд юм болсон. Тэгээд за ерөөсөө зүгээр байгаа одоо хийсэн бичлэгүүдээр л ингээ явчих. Тэгээд илүү жоохон яг ямар байсан талаар товчхон ингээд ярих гэж одоо тэгээд яг ингээд нөгөө уулан дээр нөгөө ороод цэцчаад унтах гэдэг ер нь 9 цагийн үеийг унтахчихсан. Тэгээд юм унтах ерөөсөө хэдэн цаг нойр хөрөхгүй унтч чадахгүй ингээд тэгээд дээрэс нь тэнд чинь нөгөө ингээд яг доотлолт нь ингээд нөгөө далайн эрэг байгаа. Тэгээд яг орой яг орой бүр сартай шин штэ. Тэгээд ингээд орой ингээд нөгөө усан давлгаан ингээд сонсогдолоо ингээд нөгөө нэг юу зогсож байгаа юм чимээ сонсогдол. Тэгээд хойно миард ингээд дандаа ингээд ой мод байгаа. Тэнгүүд ингээд орой нөгөө салгууд ингээд навчнууд нуурал энэ тэнд юм дуурал ингээд хүн алхаад ирж байгаа юм шиг цагдаа бүр. Яг нэг яг айцтайгаа ч юм ингээд нүүр тулж байгаа юм тиймэрхүү юм мэдрэмжээс тэгээд тэгээд эхний нэлээд хэдэн цаг юм унтч чадахгүй, нойр хүрэхгүй. Тэгээд яг нэг хүнтэй хамт явсан бол хамттай байсан бол яг юм ярьж байгаад ингээ унтаад өгсөн байх л та гэдэг. Тэгээд ерөөсөө ингээ сэрүү нойр хүрэхгүй болохоор тэгээд гэрийнх нь үгүй залгууд аавтай нэрээ найзтайгаа яриа. Тэгээд тэгжээж нэг ер нь ингээ дасаад тэгээд цаг яваад тэгээд жоохон ингээ дуг хийгээд унтсан. Гэтэ айгу баг унтсан баха. Тэгээд ерөөсөө тийм газар ингээ хонжоо болохоор ингээ тухтай нам унтахгүй. Тэгээ өглөө баг нэг 5 авийн үед ингээс ирсэн. Тэгээд доошоо буугаад буцах замдаа суугаад тэгээд буцаад гэрт ирсэн дээ. Тэгээд
өөрийнхөө хийсэн юм жижигхэн юм аяллуудаараа ялангуяа энэ түрүүний ингээ явалтаар нэг зүйлийг аюу ойлгож авч байгаа. Тэгээ тэр нь болохоор нөгөө тухтай байдлаасаа гарна гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг тэгээ үгүйс ингээ нөгөө comfort zone те нөгөө тухтай байдлаасаа гарна гэж чинь хүн болгоны хэцүү шүү дээ. Яа тэгэхээр нөгөө яг тэр болох ч байгаа хийх ч байгаа юмныхаа одоо дээр тийм контрол байж чадахгүй өөр ингээ хяналтандаа авч чадахгүй тийм зүйл байдаг. Гэхдээ тэр нь бас нэг талтай ингээ жоох ингээ айц үж идэг яах болоо ингээ би чадахгүй лөө гэдэг ч юм дээ. Нөгөө талаа бас амар тийм exciting бүр ингээ сэтгэл догтлолтой тэгээд ингээ догтлоод байдаг юу болох вэ яах вэ ингээ энийг ингээ хийчихвэл яах вэ гэдэг нэг тийм яг тиймэрхүү юмнууд ингээд хийгээд нөгөө ингээд алхам гараад ингээ зориг гараад ингээ хийчихэнгүүт сүулт нь аюу ингээ буцаад аюу эрг нөлөө өгдөг юм шиг санагддаг өсөө өгдөг. Тэгээд би надад юм чадах байгаа маань би ингэ хийчих юм байна би ингэ гэх мэтчлээ тэгээд юм өөртөө итгэл тийм аюу зөрөгтэй болдог юм шиг санагддаг. Тэгээд зөвхөн ингээд энэ аяллаа талбар дээр ч зөвхөн ингэ аялал дээр ч биш үргэлжлүүлээд бас өөр талбар дээр ч гэсэн ингээд тухтай байлаасаа гарахыг аюу ингэ хэрэгжүүлээд ингээд явмаар байгаа. Тэгээд тэгжээж л хүн яг шинэ зүйлийг сурч чадна. Хувь хүний хавьд хөгжиж чадна. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Бас Facebook-ийн найзуудад үзүүлмээр хам бол share хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да. Bye.